Та дайн дулаан болгон дээр хэд хэдэн хүмүүнийг бүү алдгаа гэдэг. Энэ ямар учир байна? Тэрний ард ямар хонжоо байна? Чонс бол чонс. Чоныг өгөөчлөн устгах ёстой босоо. Бэлтрэг байсан ч хороож бэрх цагийг давах ёстой босоо. Хэрвээ хөөмн талтаас чон алгуулвал дахал болдгийг мэдхүү. Тэр дахал дээр номогдохч болж чон амьдэрдэг юм. Тэр чонсын нэг бол энэ нахуу. Нахуу байя. Хэрвээ бид Монгол төвнийг дагуулах юм бол бидний дор боол болгож чадах толгой энд эв сахад ардаа үлдээх гэж элдвийг санаачлаад атаатан биш андамн болгож амрагтан болгож цаана артхан болгож өстний замаас өлгийтэн болгож дийлэх хүмүүн учраас энэ хүмүүнийг заавалгалтай. Бусад чонс өгөх нь хамаагүй. Бид хүүхэн болгоныг алж хүүхэд болгоны цусаар гараа бодохгүй тулд энэ тэргүүг үлдээчих юм бол өнөө үлдсэн үрс чинь өстөн гэд чамайг хөнжилт чинь хороожихгүй. Эцгийнхээ амийг чамаас нэхэхгүй. Эхийнхээ амиа гэж чамайг хороохгүй. Ирээдүйн цагт холбогч учраас л энэ хүмүүнийг битгий алаарай. Хэрвээ чи энэ хүмүүнийг алчихсан байх юм бол хорвоотод мэндэлсэн бүхнийг л хохимойгийн шатааж байж амгалан тогтох учраас ялалтын дарааж гэрээтэй байдгийг, ялалтын дарааж ард түмэн үлддгийг, ялагдлын дарааж суу ухаан хөвөрдгийг мартаж болохгүй шүү. Мартаж болохгүй. Тэр л ухаан дээр энэ тэргүү байх юм бол дарагдсан Монголоо дайсан бус анд болгоод хөхүүлчээр толгойтон. Хөхүүлэх ухаантан учраас амьдрахын өрөөлөөр байг. Хизээ нэг цагт би энэ хөрөгтөд нахуутантай анд барилцаад, нахуутантай ар ярилцаад, нахуутантай алтан усыг муудалцаад өрөөгөөд тосоор мэлах өдөр байх л бойцаа. Гордлого юм да. Гордлого юм. Ах минь тийм сайн хүмүүн байхад та яагаад баахан зэвсэг тойруулаад тавьчих вэ? Сайн хүн байсан бол зэвсгээр юу гэж тойруулах вэ? Алх нэгэн өдөр байхыг санаад л зурчихгүй юу та? Эвтэй гэрээтэй гэдгийг би тэр зоос юмбу гэрхэний тэмдэгтэр зурв. Энэ дайны талбарт байх юм бол хяруу дарвинтай хөдлөд хэл чимээ түгээгээд жанжингүй байсан ч цэргүүдийг туг сүл дээр нь удирдаад тэргүүнийг нь устгахчихсан байсан ч ард түмнийг нь босгоод мөндөр мэт, давлгаа мэт, үер мэт тэр цэргүүдийг удирдаад байдаг учраас чи бид хоёр Есүхийг аллаа гэд цэргийг нь зогсоож чадахгүй. Агаачуу хөнөөлөөгээд арыг нь үзчиж чадахгүй. Амар ялалтын туг босохгүйг л анхааруулах гэж тэр шүү дээ. Нэхэж байгаад нахууг алах шиг амарх юм байхгүй. Тэрхтэйгээ тэмрэлдээд л удаатайгаа үнсэлдээд л явж байгаа. Тэр шиг хялбар танагдах хүн байхгүй. Хэвчиг амийг нь авъя гэд очихоор тойрон байдаг цэргүүд нь явгалаад байдаг юм аа. Энийг чи амиа хизээж алдахгүй. Гэхдээ чи хизээж морьтойгоо байхгүй гэдгийг л бүү март.
За. Энэ сүрваратай дайчин чинь хин бэ? Би нэрийг нь одоо болтол олж дуулаагүй байгаа. Татар жинчтэй харилцаа хийдэггүй. Тандуул дуршуулд баригдахгүй байгаа. Дайн тулаан бүхэнд л даргалаад байгаа. Нэг ийм хүмүүн байгаа. Энэ дуулган дээрх ирвсэн тэмдэгтэл түүнийг таних тэмдэг. Жигүүр мэт ном нь түүний зүслээ. Энэ хүмүүнийг би олон тулаанд шивнээ хийж эрдэн залуусыг боожуулж эрчрэх тулааныг зэгцэлж байгааг айдсан ч нэрийг нь олж эсч чадав. Жинчид ядаж надад нэрийг нь зөөгөөд ахуй хэрэгцээг нь дүүргээд амьдрал ахуйг нь хэлчихдэг юмсан. Харилцааны жимд амьдрдаггүй гэхээр тайхтын л хүмүүн бололтой гэж таагаад байгаа юм да. Энэ хүмүүнийг чи харин учирвал надад нэг тодлоод өгөөрэй. Миний хардлахад бол энэ одоо Монголтонд байгаа цэргийн том сургагч багш. Жанжин гэхээсээ илүүтэй жанждыг төрүүлэгч их юм шүү дээ. Энэ ихийг устгахгүй бол хөвгүүд өсөж дайчин болоод охид өсөж алуурчин болоод байх явдалтай да. Та Монголтноос эрт идүүгээ шинж байсан хамгийн гайхалтай дайчныг сонгож тайлаач. Би энэ зургийг жил болгон сэргээн зурдаг юм. Одоо бидний дунд амьсгалахгүй байгаа л да. Хамаг Монголын хабуур. Hãy subscribe cho kênh Ghiền Mì Gõ để không bỏ lỡ